Давхар ирүүн нүүрний хоёр талын унжилт асуудал болоод байвал маш өндрөөр дүнтэй 3 дасгалыг зааж өгье. За эхлээд хилээ маш сайн хоош нь татаж өгнө. Ирүүн дээр бомбоохгүй шүү зэ. Бомбоож байгаа хэсгээ илүү хоош нь татаад үзээрэй. Юм залгиж байгаа юм шиг хилийг айл болоо хоош нь татаж өгнө. Гараараа хүрээд үзэх юм бол хүзүүний урд хэсэг татагдаад ирүүний доод хэсэг хатуурж хоошоо татаж байгааг мэдэрнэ. Татаад 2 секунд болоод сулна. Урдаас харахад хүзүү бүхэлдээ чангарч хоошоо татагдаж байгааг мэдэрнэ. Гараараа сайн хурж үзээд хүзүү илүү нарийн болж байгааг мэдэрнэ. Дээрээс нь ирүүний доогоор хатуурж татагдаж байгааг мэдэрнэ. Татаад 2 секунд болоод сулна. За нийтдээ 20-30 удаа хийн. Дараагийн дасгал инээж байгаа хилээ 2 тишээ эргүүлнэ. Дээд талын 8 шүд гар нэтийг мартаж болохгүй. Ихэнх хүмүүс хилээ эргэлэхдээ шүдээ хаачихдаг. Шүдээ харагдаж байгаа байдлаа огт алдахгүйгээр хилээ 2 тиш нь амттай мэдээд долоож байгаа юм шиг сайтар эргүүлж өгнө. Хацрын бондгор хэсгээр жилхээс гадна хилний угаар жилэх юм бол та дасгалаа зөв хийж гэнэ гэсэн. Мөн 20-30 удаа хийгээд сүүлийн тоон дээр нь 10 секунд бариарай. Сүүлийн дасгал 2 гараа игмэн дээрээ байршуулаад дааж өгнө. Хоошоо гэдийгтээ хүзүүний урд хэсэг татагдаж байгааг мэдрээд буцаад байран дээр нь. Гидэлээ эрүүгөө өргөд амаа хаангаараа хүзүүний урд хэсгээ маш сайн мэдэрнэ. Хүзүүний урд хэсэг дээрээ гараараа хүрээд хэр сайн татагдаж хөдөлж байгааг мэдэрнэ. Гидийгээд 2 секунд бариад буцаад сулаад байран дээр. Мөн адил 20-30 удаа хийгээд хамгийн сүүлийн тоон дээр нь 10 секунд барьж өгөөрэй. Та хүзүүний урд хэсэг жилхээс гадна цээж ортмын хөршлөө багасаж цээжний урд хэсгээр булчин ажилласан байгааг мэдэрнэ. За ингээд эдгээр дасгалуудаа тогтмол хийгээд хүзүүний урд хэсгийн үрчлээ давхар ирүү цээжний үрчлээнээсээ салаарай. Баяртай.